За өнөөдөр Атлас Шраг гэдэг Айн Рэндийн одоо романыг задлая гэж одоо бодож байгаа. За үүнийг задлах та мэдээж Монголын нийгэмд бас ийм зүйл төсөөтэй юм байж болох юм уу гэдэг талаар өөрийн одоо ойлгож байгаа хэмжээс задлая гэж бодож байгаа. Энэ роман бол зүгээр нэг одоо уран зохиол роман биш гэж одоо ойлгож байгаа. Энэ бол капитализм, эрх чөлөө, төрийн оролцоо, баялаг бүтээгчид, паразит систем, хувь хүний үндэс нь магадгүй эдгээрийн одоо тунхаг философиг хүнддэг гэж ойлгож байгаа. За Айн Рэндийн хувьд бол зөвлөлт Оросоос Америк руу дүрвсэн ийм зохиолч байна. Тэр бол коммунизмын үзэл санааг үзэн яддаг, төр хүний эрх чөлөөг устгадаг гэж үздэг, хувь хүний ашиг сонирхлын нүгэл биш гэж хамгаалдаг ийм үзэл санаатай. Өөрөөр хэлэх юм бол хүн өөрийнхөө амьдралын төлөө амьдрах эрхтэй гэдэг ийм одоо үзэл санаатай хүн байжээ гэж. За зохиолын үндсэн санаа бол Америкийн хамгийн одоо чадвартай инженерүүд, үйлдвэр эрхлэгчид, зохион бүтээгчид, бизнес бүтээгчид гэдэг юм. Тэдгээрүүд нэг л өдөр одоо алга болж эхэлдэг гэж. За яагаад гэвэл учир нь төр болон нийгэм тэднийг мөлжиж, шийтгэж, бусдын төлөө амьдрах гэж шахдаг. Ингээд романы хамгийн гол асуулт гарч ирнэ. Дэлхийг үнэндээ хэн хөдлөгдөг вэ гэдэг. За магадгүй өнөөгийн евреизм ч гэдэг юм уу тийм. Нэг ийм одоо зүйлийг харж болно гэж. За ингээд чадвартай хүмүүс нурвал нийгэм бүхэлдээ нурдаг. За ингээд Айн Рэнд бол одоо ингэж үздэг гэж. Гэхдээ нийгмийг улс төрчид биш, хоосон урай лоозонч биш гэж. Харин бүтээгч хүмүүс авч явдаг. Хэрэг хөдөлмөрсөн хүнийг шийтгэж, бүтээсэн хүнийг үзэн ядаж, амжилтыг бууруулвал систем өөрөө үхэж эхэлдэг гэдэг үзэл санааг илэрхийлсэн. Ингээ манай нөхцөл төр бол бизнес одоо эрхлэгчид ба төр Монголд бол одоо олон хүн ингэж боддог гэж. Би тэгж боддог гэж. Татвар өндөр, дүрм ойлгомжгүй, авилгал их, хөдөлмөрсөн хүн ямар нэгэн дарамтанд ордог. Үүнийг Айн Рэнд асуулт болгон төр баялаг бүтээдгүй эсвэл бүтээгчдийг хамаардаггүй гэдэг ч юм. Ийм зүйл гарч ирж байгаа. Өөрснөө уншвал маш сонирхолтой. Ингээд популизмын тухай. Одоо роман гэдэг юм. Хүмүүсийг атаархлыг ашиглаж, баячуудыг буруутгаж, төрийн хяналтаа өсгөдөг. Өнөөдөр ч дэлхийд даяар популизм, халамжийн улс төр, амжилттай хүнийг үзэн ядах хандлага ихсэж байгаа гэж. Энэ зүйл одоо ч бидний дунд үргэлжилж байгаа. Ингээд хүн өөрийн амьдралаасаа бусдын төлөө бүрэн одоо золиостож чадах уу гэж. Айн Рэнд бол өөрийгөө золиослохыг ёс суртахуун гэж тулгах нь бол энэ бол боолчлол гэж үздэг байсан гэдэг. Энэхүү роман дээр хэлдэг гэж. Буддизм, христийн шашин одоо социалист үзэл гэдэг бол энэ бол өөрөөр хэлэх юм бол нэг төрлийн шашин. Яг ийм үзэл санаатай мөргөлддөг гэж. Дэлхийн өнөөгийн байдалтай зүгээр холбож ойлгол технологийн тэр бомтнууд өнөөдөр зүгээр ингээд маш олон баг. Технологийн элитүүд дэлхийн асар их нөлөөтэй болсон. Зарим хүн тэднийг аврагч гэж боддог, зарим нь бүтээгч гэж боддог, зарим нь эзэн гэж боддог. Зарим нь одоо шинэ олигарх эсвэл хэд төвлөрсөн хүчч гэж одоо ойлгож болно. За энийг бол өнөөдөр бид бүхэн Эпштейний одоо файлаас зарим нэг одоо хэсгийг бол одоо олж харж болно гэж одоо ойлгож байна.
Өрийн эдийн засаг бол өнөөдрийн дэлхий гэж өр халамж төрийн асар том төсөв мөнгө хэвлэх системээр тоглож байдаг тухай. Бүтээдэг хүнээ сурдаг паразит систем гэж. Ийм учраас инэрлийг сулруулж ядуу хүнийг буруутгах, амжилтгүй бол чи өөрөө буруутай гэх хатуу үзэл рүү орж ирдэг. Ингээд Айн Рэнд бол философийн хамгийн том шүүмжлэлийг илэрхийлдэг гэж. Хүн зөвхөн логик амтан биш юм. Мөн эмзэг нийгмийн оршихуй гэж. Ингээд та бүхэн өөрснөө маш сонирхолтой байдлаар уншаад үзэн үз гэж бодож байна. Хамгийн хүнд асуулт бол нийгэм хэний төлөө орших ёстой вэ? Хамгийн сул хүмүүсийн төлөө юу? Эсвэл хамгийн чадвартай хүмүүсийн төлөө юу? Монголд, Америкт, дэлхийд эдгээр зүйлүүд шийдэгдээгүй хэвээр байдаг шин. Цаашдаа шийдэгдэх үг нь мэдэгдэхгүй гэж. Хэрэг бүтээгч хүмүүс итгэлээ алдвал нийгэм дотроосоо унтардаг гэдэг сэтгэл зүй. Хэрэг инрэл алга бол нийгэм хүн чанараа алддаг. Их чөлөө бол хариуцлага. Өөр юу ч биш гэж. Амжилт бол ёс суртахуун. Хувь хүн бол нийгэм гэж. Ингээд бид бүхэн энэ арманаас бас бодох, гачиглах зүйл ихээхэн байна л гэж бодож үүнийг хуваалцаж байгаамаа.